Засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3-3-21-т бол эрүүл мэндийн даатгалын санг бие даан байгуулж үйл ажиллагааг нь явуулах ийм зал туссан. За үүний дагуу бол бид энэ ажлыг хийгээд явж байгаа. За өнгөрсөн манай нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны хурлаар бол эрүүл мэндийн даатгалын санг та бүхнийхээ 100% саналаар засгийн газрын төлөөлөх гишүүдийг бол баталсан байгаа. Ингэснээр бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл бол одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж үйл ажиллагаагаа явуулах ийм боломж бол бүрдсэн гэдгийг та бүхэндээ юуны өмнө дуулгая. За одоо бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг бие даан байгуулах засгийн газрын тогтоол мөн өнгөрсөн 5 гарагт болсон засгийн газрын хуралдаанаар шийдвэрлсэн байгаа. За өнөөдрийн эрүүл мэндийн даатгалын сангийн талаарх товч мэдээлэл өгвөл 2017 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар Монгол улсын нийт хүн амын 89.7% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. За эрүүл мэндийн даатгалын сангийн 2017 оны орлогын 59.4%-ийг төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг иргэдийн шимтгэл, за 30.3% нь даатгалагчдын төлөх шимтгэлийн орлого бүрдүүлж байгаа. За эрүүл мэндийн даатгалын сан орлогоороо зарлага бүрэн санхүүжүүлж улмаар чөлөөт үлдэгдэлтэй байгаа ийм сан. За эрүүл мэндийн даатгалын сан чөлөөт үлдэгдэлтэй хэдиж эрүүл мэндийн сайдын төсвийн багцын санхүүжилтийн их үүсвэрт эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт дөнгөж 23%-ийг эзэлж байгаа. За энэ нь эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9-р зүйлд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцд орсон тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн санхүүжүүлж чадахгүй байгааг харуулж байгаа. За өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сан бие даан үйл ажиллагаа явуулах процесс эд үргэлжилж байна. За үндсэндээ бол эрүүл мэндийн даатгалын сан бие даан үйл ажиллагаа явуулна гэдэг нь хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тустай байна гэсэн санаа бол огт биш. Энэ хоёр яам бол хамтарч ажиллаж иж өрнө эрүүл мэндийн даатгалын сан болон нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг иж бүрнээр нь ажилуулах, үр шимийг нь хүртэх ийм нөхцөл бололцоо бүрдүүлэх ёстой гэдэгтээ бид бол санал нийлж байгаа. За ер нь цаашид анхаарах асуудал болон бэлтгэл ажлын талаар би та бүхэндээ товчгой мэдээлэл өгөөд ирхий. За эрүүл мэндийн даатгалын шимтгэд цуглуулдаг арга нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зөв аргачлал тооцогддог. Бага зардлаар шимтгэл цуглуулдаг одоогийн энэ аргыг өөрчлөх шаардлага байхгүй гэж бид үзэж байгаа. За бусад улс орнуудад шимтгэлийн орлогын 2-5% тэнцэх хэмжээний санхүүжилтийн шимтгэл цуглуулсан байгууллагад захиргааны болон үйл ажиллагааны зардал болон үлдээдэг. За эрүүл мэндийн даатгалын санг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцаас эрүүл мэндийн сайдын багцад 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн бие даан үйл ажиллагаа явуулахаар улсын хурл намын чуулганаар шийдвэрлсэн байгаа. За үүнтэй холбогдуулан их хурлын чуулганы эдийн тухай хуулийн 36-гийн штрих 1, 36 дугаар зүйлийн штрих 1-ийн 1, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14-ийн штрих 1 зүйлийн заалтад үндэслэн за эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд төлөөллүүдэд сонгосон гэдгийг би түрүүн та бүхэндээ хэллээ. За 12 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хурлаар бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон гишүүдийг баталсан. За одоо бол ер нь үндсэндээ үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил бол нэлээд эрчимтэй явж байгаа гэж ойлгож байгаа. За засгийн газар бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг одоо зохион байгуулах, байр сууцаар хангах, балансаас балансад эд хөрөнгийн шилжүүлэх, за хүний нөөцийн асуудлыг үндсэнд нь шийдсэн байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүний нөөцийг бол хүний нөөцийн хязгаарыг 55 гэж бүрдүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн батлагдсан төсвийн хүрээнд орон тоогоо одоо бүрдүүлж ингэж үйл ажиллагаа явуулах юм нөхцөл болцоо бүрдсэн гэдгийг та бүхэндээ мэдээлье. Баярлалаа.